Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлд Японы улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Кочи Хасагава, суурин төлөөлөгч Елена Фернандес нар өнөөдөр манай аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн засаг дарга Насанбат тэргүүтээ аймгийн удирдлагууд хүлээн авч албан уулзалтыг хийсэн юм а. Манай аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амаа нэмэгдүүлэх гол бодлогыг баримталж байгаа тул уулзалтаар энэ салбарт төлхөө хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. Энэ үеэр хэд хэдэн төсөл хэлэлцэгдснээс хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн төсөлд энэ тэргуунд хамтран ажиллах боломж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкны захирлын зөвлөлд Японы улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал болох Кочи Хасагава хэлэхдээ Дархуул аймгийн удирдлагуудын зүгээс тавьсан төсөл хөтөлбөрүүдийг судлан үзэж Монгол улсын засгийн газарт уламжлан хэлэлцэнэ гэлээ. Өнөөдөр Азийн хөгжлийн банкны бүрэлдэхүүн Дархуул аймагт ажиллахдаа аймгийн засаг даргатай энэ тэргуунд уулзаж ярилцлаа. Мөн бид Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжсэн ажлуудтай өөрийн биеэр танилцахаар ирсэн. Азийн хөгжлийн банк Монгол улс цаашид ямар төсөлд хамтарч ажиллавал илүү үр дүнтэй болох тухай хэлцэж байна. Дархуул аймгийн зүгээс бидэнд өгсөн саналыг судалж үзээд засгийн газарт саналыг хөргүүлнэ. Азийн хөгжлийн банк Дархуул аймгийн хоорондох хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Дархуул аймагт Азийн хөгжлийн банкны 20 сая долларын хөнгөлөлттэй зээлээр Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Мөн 2010 онд Дархан эхийн үйлдвэр 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус банкнаас авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаажээ. Урд нь манай аймгийн Орхон сумын Стүр цэцэрлэгийн био цэвэрлэх байгууламж Дархан сумын 2 дугаар хорооллын 2.5 сая долларын өртөг бүхий цэвэр усны шугам хоолой тавих зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгож Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж буй төслүүдтэй танилцах Азийн хөгжлийн банк Японы улсын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн уулзалтанд оролцох зорилготой ийхүү ирээд байгаа юм байна.